урлагт одоо хайртай гараар бүтээх авьяастай ухаанаар үлдэх уртай бүгд багчуудын одоо сурч мэдж хүмүүжиж зурд сурсан энэ сайхан бүгдийн урлан бүтээгдэхүүн орд арт галерейд хорон цугласан авьяаслаг зураач бүгд залуучууд та бүхнийхээ энэ өдрийн түмэн амар амгалан айлтхан мэдчилье. За альва авьяас гэдэг бол ижи аваас гадна хувь заяаны их хишиг байдаг. Тэр дотроо бол зурах, дүрслэх, өнгийг удирдах энэ авьяасыг одоо тээж төрнө гэдэг бол хүмүүний заяад бас их ховорхон оддог, бэлэг ховорхон оддог ийм сайхан мэдрэмжээ. Тэгээд энэ авьяасыг хөгжүүлж өнөөдөр соёлын урлагийн сургууль, театрын урлагийн сургууль болон соёлын спорт, аялал жуулчлал залуучуудын амнаас хамтран зохион байгуулж буй уран харандаа улсын 2-р уралдааны урлагийн хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхэндээ зохион байгуулагчдынхаа өмнөөс халуун талархал өргөн дэвшүүлж байгаа хүлээн авна. Тэгээд 2 удаа зохион байгуулагдж байгаа урттай, авьяастай, хараатай, бэлэгтэй хүүхэд та залуучууд та бүдийн одоо уралдааны бослыг нээж нээлтийн үгийг энэчгээ өгөх дэвшүүлнэ гэмээр ерөнхий зохион байгуулагч соёлын урлагийн сургуулийн, театрын урлагийн сургуулийн захирал доктор профессор Даваасан таныг урьж байна. Хоёрдугаар энэний улсын уралдаан болон зохион байгуулснараа бол энэ ерөнхий боловсролын сургууль сурж байгаа одоо сурагчид тэд одоо мэргэжлийн зөв сон мэргэжлийн чиг баримжаатай болохт нь бол бас хэмжээний үзүүлэлт одоо гарч шийдлүүд нэг юм байна гэдэг ингээд уран харандаа гэдэг нэг өгөөд ингээд улсын уралдаан болон цаасан. Тэгээд одноос хойш одоо 2 дахь жилдээ энэ нэрээр зохион байгуулагдаж байна. Энэ all event гэдэг байгаа бол соёлын спорт аялал жуулчлал залуучуудын яам манай энэ наадмын 2 дахь жилдээ event хийж байна. Мөн Монголын улсын соёлын урлагийн сургууль гэсэн юм 2 гол одоо event хийж байгаа болон сонгорын чиглэлд байж байгаа. Төрийн болоод боловсролын байгууллагууд бидний бол ингээд event хийж ажилладаг. За хамтран зохион байгуулагчдаа бас талархал илэрхийлье. Монголын орчуудын эвлэл, за Монголын хүүхдийн урлагийн бүтээгдэхүүнүүдийн хаяг байгууллага бидэнд одоо ингэж мэдлэг боловсрол мэргэжлэр оч чадвараараа орон зай зайтай байгаараа одоо дэмжлэг үзүүлэх хэрэгтэй бол энэ наадмын мөн хэрэгжилттэй амжилттай зохион байгуулалт ингээд төлөвлөлөө ажиллаж явж байна. Бидний гол зорилго бол энэ уралдаан наадам ерөөсөө энэ ижил төстэй мэргэжлэлтэй болсон хүчин бэлдэж байгаа ихтэй сургуулиудаа татаж оролцуулахын зэрэгцээгээд ерөнхий боловсролын сургуулиудыг татаж оролцуулъя гэдэг ийм зорилго тавьсан учраас оролцогч байгууллагын тоо бол бодомж олон байсан, засыг болоод олон байсан. Энэ жил бол бүр одоо олон болж одоо хүрээгээ оролцогчдын тоо Монголд хэлж байна. Их сургуулиар болоод өнөөдөр манай уралдаан наадамд бол 6 их сургуулийн projektууд оролцож байна. Монгол Улсын боловсролын сургууль, шинжлэх технологийн сургууль, өдрөөрийн сургууль, техникийн одоо ингээд 6 их сургуулиудын projektууд бол энэ манай одоо маргааш байгуулагдах энэ уралдаан projektууд оролцсон мэдээлэл өгч байж байна. За өнөөдрийн энэ
хар зургийн буюу ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зохион байгуулж байна гэдэг бол 12 за 12 ерөнхий боловсролын сургууль ах сургуулиуд бол цоор сурагчд нөлөөлөл бүрдэлтэй Батлангийн мөн оны тоогоор бодоход бол 100 чихийн сурагчдод энэ зүйлээр багцсан. Надад бол даатар нийт одоо даатар аваасаа ингээд одоо оролцогч сурагчтай мэдж байгаа, оюутнуудаа мэдж байгаа биднэртэй Монголын театрын урлагийн салбарт хийжтэй мэргэжлийн хэлгээж байгаа бүх ихтэй сургуулиуд зам ерөнхий боловсролын сургуулийн одоо зургийн дугуйлан удирдах бүгдийн амиасыг нээж ажиллаж байгаа нийт багш нартай бас зохион байгуулагчдын зүгээс талархж байгаагаа илэрхийлье. Тэгээд энэ уралдааны наадам гэдэг өөрөө ер нь одоо энэ манай театр урлагийн сургуулийн багш нарын тоо бол их цөөхөн. Тэгээд яг энэ хөтөлбөрт ажиллаж байгаа бас мэргэжлийн багш нарын тоо бүр их цөөхөн. Тэгээд энэ цөөхөн хэдэн багш нарын дөрвөн дээр энэ үсгийн хэмжээний том уралдааны наадам зохион байгуулалтад явж байна. Тэгэхээр зохион байгуулаад энэ өөрийн төсөвчд оролцуулаад, оюутнуудаа оролцуулаад ингээд дэмжиж ажиллаж байгаа нийт зохион байгуулагч одоо энэ тайзлагчийн зураг хөтөлбөрийн багш нартай бас талархж байгаагаа илэрхийлье. Театрын урлагийн сургууль ер нь бакалаврын болоод агсан түвшинд сургалт эрхэлдэг. Бакалаврын 5 хөтөлбөрөөр одоо мэргэжилтэн болсон хүчин бэлтгэж байдаг. Урлагийн сургууль Батхан зохиол сурлал гэдэг хөтөлбөрөөр тайзлагчийн жүжигийн зохиолч бэлтгэж байна. За тайзлагчийн зураг гэдэг хөтөлбөрөөр бол зураач бэлтгэж байна. Жүжиг хурлаг гэдэг хөтөлбөрөөр каноны болон одоо тайзны жүжигчид бэлтгэж байна. Найруулга хурлаг гэдэг хөтөлбөрөөр бид мөн одоо дэлгэцийн болон жүжигийн одоо найруулагч нэрийг ингээд бэлдээд за утга урлаг сурлал гэдэг хөтөлбөрөөр бид судлаач шүүмжлэгчийг бэлдээд явж байна. Энэ бол бүхэлдээ театрын урлагийн салбарт одоо нийлэг урлаг учраас ингэж одоо бас улсын хүчний бэлтгэхээс байхгүй. Энэ одоо зохион байгуулалтын ажилтай магистрт ч гэсэн бид нэр ерөнхийдөө хүмүүстийн урлагийн судалгаагаар магистрийн 5 хөтөлбөрөөр эсвэлгүй суралцуулж байна. Урлагийн сурлал гэдэг хөтөлбөрөөр эсвэлгүй суралцуулж байна. Энэний хэлж байгаагийн цаад одоо учир шалтгаан юу вэ гэдэг нь театр урлагийн сургууль өөрөө энэ өнөөдөр зохион байгуулж уралдаанаа үйл ажиллагаагаас хүчлээ бас ийм зорилготой байгаа учраас өнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн сурагч ирээдүйдээ ихтэй сургууль босоод орсноороо ер нь агсан түвшин хүртэлх ийм шатлсан 3 сургалтаар дамжиж жинхэнэ боловсон хүч мэргэжилтэн болж бэлтгэдэг. Ийм судлаачид бэлтгэдэг. Ийм ирээдүй хариуцлагатай ирээдүй бас үлээж байна гэж хэлхийг бол хүссэн юм аа. Тэгээд энэ манай сургуулиас ер нь хөтөлбөрийн хэмжээний болон хичээлийн за тэгээд олон улсын болон улсын уралдааны наадмуудыг бол өглөө болгоноор зохион байгуулж байгаа. Тэгээд энэ нь өөрөө хөтөлбөрөөр оролцож байгаа мэдлэг боловсролоо батгах, хүүхдүүдийнхээ олж авч байгаа ур чадварыг одоо шалгаж сурч уран өгөх ийм зорилготой байдаг учраас бид жишээлбэл одоо 327 гэдэг жүжиг хурлаг, найруулга хурлаг, тайзлагчийн зургийн одоо оюутнууд оролцдог олон улсын их наадмыг бид зохион байгуулдаг. Энэ жил 31 дахь жилдээ за мөн 2 дахь жилдээ олон улсын хэмжээнд зохион байгуулж бид байж ийм мэдэр ингээд харахад бол хүүхдүүдээ хөтөлбөрөөр суралцаад мэргэжил эзэмшиж байгаагаа үе шаттай шалгаад сориод найз нөхдөдөө харилцан суралцаад явах ийм уралдааны наадмуудыг бол хийх шаардлагатай байдаг учраас ийм өнөөдрийн энэ уралдааны наадмыг зохион байгуулж байгаа нэг хэрэг ач одоо гол зардал болшиг авчиж байгаа. Тийм учраас би бас уралдааны ач холбогдлын цөөхөн хөрөнгө бас хийхийг хүсэж байна. Бид нар энэ уралдааныг бол хөтөлбөр сурталчлах ийм болцоо болж байгаа. За туршлага солилцох болцоо болж харж байгаа. Энэ тавхны дэглэсэн байгаа үсгэнгүүд байж байна. За энэ үсгэнгүүдийн дээр зохион байгуулах мастер класс байна. Орцож байгаа сургуулиудын багш нар маань өөр өөрсдийн үсгэлгээ тайлбарлаад өөрсдийнхөө чиглэлээр бас мастер класс зохион байгуулж байгаа нь бол бидний сургалтын арга зүй, заах зүй хувь хамтын ажиллагааны хүрээнд одоо хэрхэн яаж нэгнээс суралцах үед болцоо боломжийг олгож өгч байгаа юмаа гэж харж байгаа. За дараа нь оюутны хөтөлбөрөөр эзэлж байгаа ур чадрыг батгах ийм зорилготой гэж юм ойлгох хэрэгтэй. За дараа нь авиастай сурагчдыг илрүүлэх. Ер нь авиастай сурагчдыг илрүүлнэ гэдэг бол ерөнхийдөө одоо бидний одоо өмнө харж байгаагаар бол үнэхээр тэр салбарт багасаа бэлтгэгдсэн чин сэтгэлээсээ дурласан хүн бол ямар их юм хийж чаддаг, өөрийгөө хөгжүүлэх зэрэгцээгээд улс орондоо ямар их юм хийж чаддаггүй гэдэг бол манай өнгөрсөн үеийн ахуй гэж одоо үнэхээр төрөлж байгаа хүмүүсийн
одоо түүхэн амьдрал замууд үүсэж татахаа харагддаг. Тийм болохоор зөвхөн сэтгэлийн хөдлөлөөр энэ мэргэжлийн битгий сонгосоо ураг тайвтай зүрх сэтгэлээр, зураг тайвтай зүрх сэтгэлээр эх орондоо үн цэнтэй иргэн мэргэжлээ болсон хүчин болъё гэж чин сэтгэлээсээ зориулсаа гэдэг энэ зорилгоор бид өнөөдөр хариуцлага сурагчдын нээхийг чухалчилж үзэж байна. Тэгээд сурагчдын одоо бас энэ хэрээрээ сурагчдын маань мэргэжил сонголт онцгой боломжтой болж тэр хэрээр улс орн маань хөгжих байхаа гэж ингэж бодож байна. Ингээд одоо эцэст нь дахин одоо энэ уралдаанд оролцохоор мэдүүлэг өгсөн ур чадвараа сонхоор өөртөө уран өгөхөөр өнөөдөр энэ хүн одоо уран зөвлөсөн цуглаад байгаа. Ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдаа мараас одоо бас муу уралдах ихтэй сургуулиуд яваад байгаа. Бүгд нь ажил хүсье. Бүгд нь одоо урлагийн ингээд ямар ч юм ивэх усгаар одоо ивэхийг өргөе. За мөн энэ уралдаан наадмын бол уралдаан наадмын нэр хүндийг өргөдөг хамгийн чухал бас нэг зүйлс бол шүүгч байдаг. Энд манай культур сургалтч байгаа ямар нэгэн багш бол энэ шүүгч болоод бид ажилладаг. Хөндлөнгийн буюу одоо энэ мэргэжил энэ хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлч нараа бид хоёр дахь жилдээ энэ наадмаар бол шүүгээр уламжлал кнэсээ хүртсэн гэж сууж байна. Улсын драмын эдмийн театрын ерөнхий зураач Данхуйг орхон одоо зураач маань явсан байна. Насан шингэн зураач маань явсан байна. Энэ гурван шүүгч маань бол гурвуулаа одоо манай анхны одоо энэ улсын зохион байгуулсан уралдаанад шүүгсэн. Энэ жил одоо бас бидний төлөвлөсөй хүлээж аваад ингээд шүүгчээр оролцохоор хичээл өгч байна. Шүүгч бас эргэн байх болтугай бидний хамтын ажиллагаа хүүхдүүд ирээдүйн одоо театрын ирээдүйн урлагийн салбарын хүмүүсийн уран зориг бадраасан энэ сайн сайхан хүмүүс болох гэж хүсье. Ёо даавал амжилт хүсье. Соёлын сургууль 2024-2025 оны хичээлийн жилийг бол монголчуудын эрхэмлэн дэглэх үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх жил болгон зарласан. За тэгээд энэ хүрээнд бол манай энэ бүтэн жилийн хөтөлбөрүүд уралдаан тэмцээнүүд бас түүнтэйгээ нийцэж альва нэгэн одоо номинац юм уу шалгаруулах бүх зүйлсээ бол тийш чиглүүлж ингэж яваа. Тэгээд дөнгөж одоо яг л 7 хоногийн өмнө одоо 3 сарын 30-нд сая захирал хэлтэй олон улсын театрын өдрийг тохиолдуулж тэр хүрээнд зохион байгуулдаг 327 оюутны их наадам маань олон улсын хэмжээнд 2 удаа амжилттай зохион байгуулагдсан. Тэгээ альва уралдаан тэмцээний нээлтэнд бол энэ уралдаан тэмцээнүүдээс шалгарсан шилдэг оюутнуудынхаа мэдчилгээг бас театрын урлагийн сургууль маань одоо хадаг болгон хүндэтгэл болгон дэвшүүлдэг уламжлалтай. Тэгээд энэ 31 удаа зохион байгуулагдаж байгаа. Улсын хэмжээнд бол 2 удаа зохион байгуулагдсан энэ удаагийн 327 олон улсын наадмын шилдэг бүтээлийн эзэн, за найруулагч, за мөн өнгөрсөн оны бол Атекийн одоо Атек буюу Азийн театрын урлагийн сургуулиудын одоо холбоо байдаг боловсролын төвөөс ингэж эрхэлж явуулдаг Атекийн театрын наадамд бол бас шилдэг жүжигчнэр гэж шалгарсан манай соёлын урлагийн сургуулийн театрын урлагийн сургуулийн жүжиглэх урлаг Бүгдийн театрын жүжигчдийн одоо хөтөлбөрөөр суралцагч энэ жил одоо төгсөх курсын аюултан хаш эрдэнэ маань та бүхэндээ салхин зэрэг сайхан бүтээлийг хан хураараа тоглож сонирхуулах нэ. За энэ наран батны хөгжим салхин зэрэг.
Академик ерөнхийдөө ирчээр хамтран ажиллаж 2 дахь жилдээ бас дэмжиж энэ уралдааны ач холбогдол салбарыг өргөн дэлгэр болгоход за сүүлд нь үлдэх одоо үр дүн өндөр болгоход одоо зорилт хийж хамтарч ажиллаж байгаа манай соёл спорт аяжуулсан залуучуудын яамны соёлын бодлогын хэрэгжлийг тогтоох газрын төрөлх урлагтай хариуцсан гэрэл цэцэг мэргэжилтэн маань бас хүрэлцээрсэнд баяртай байна. Тэгээд танай дамжуулж соёл спорт аяжуулсан залуучуудын яамны хамт олондоо бас нийт оролцогчдын зүгээс талархал дэвшүүлж байгааг хүлээн авна. За энэ бүлэг шүүгчд маань бас та бүхний өмнө хүрэлцэн гэрж нээлттэй асуудал хүндрэл үзүүлэн оролцож байна. Монгол Улсын урлагийн зөвлөлтийн орчууд дэвтийн шагнал зураач орхон авиат маань хүрэлцэн байна. Танд баярлалаа. За мөн орчууд дэвтийн шагнал зураач насан зэнгэл зураач маань хүрэлцэн байна. За захиргаанаас хэлсэн энэ урлагийн бодлогоор 2 удаагаа ирж байгаа цагаа зарцуулж залуу үедээ бас хөрөнгө оруулалт хийж хүрэлцээрсэн эрхэм мөндөд шүүгчдтэй баяртай байна. Тэгээд шүүгчд бас ингээд нөгөө залгаж явах нь уралдааны хөгжил дэвшил уралдаан цаашаа хахад маш их одоо үнэтэй сайн зөвлөгөө өгдөг. За тэгээд манай үйлдвэр урлагийн политикийн хамт олон шинэ Шопан технологийн их сургуулийн хамт олон Монгол Улсын их сургуулийн хамт олон за 50 дугаар сургууль 80 дугаар сургууль гэдэг нийтдээ бол манай энэ удаагийн уралдаанд 10 гаруй ерөнхий боловсролын сургууль 7 одоо ихтэй сургууль коллежийн ингээд хамт олон оролцоог дуулахад таатай байна. За ингээд хөтөлбөрийн сургуулийн өдөртөмжийг бол одоо уншиж бас танилцуулах ёстой юм аа. За 2025 татвар зургийн улсын уралдааны өдөртөмж соёл урлагийн сургуулийн театрын урлагийн сургуулийн уран зураг хөтөлбөрийн тайлбар нэгэн зураач ангийн нийт оюутнуудын дунд зохион байгуулагддаг татвар зураг уралдааныг 2024 оноос эхлэн цаг бүрийг нэмэгдүүлэн Монгол Улсын хэмжээнд дүрслэг урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн ихтэй сургууль ерөнхий боловсролын сургуулийн төгсгөнгийн сурагчдын дунд 2 дахь жилдээ зохион байгуулж байна. 1. Зорилго дүрслэг урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ихтэй сургуулиудын багш оюутнуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, суралцж буй оюутан залуусыг дэмжих, авиас чадварыг нээн хөгжүүлэх, бүтээл чанарыг нэмэгдүүлэхэд уралдааны зорилго оршино. 2. Зорилго ихтэй сургуулийн оюутнуудын дунд 3 үе шаттай, ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдын дунд 1 үе шаттайгаар уралдааны зохион байгуулалт. Дүрслэг урлагийн чиглэлээр суралцах хүсэлтэй ерөнхий боловсролын сургуулийн төгсгөн ангийн сурагчдад мэргэжил сонголт хийхэд дэмжлэг үзүүлэхэд зорино. Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад хар зургийн мэдлэг олгох, богино хугацааны сургалтыг үн төлбөргүй зохион байгуулна. Уран бүтээлч багшийн нээлттэй хичээл зохион байгуулах ба ихтэй сургуулиудын хамтарсан үзэсгэлэн мастер классыг энэ хугацаанд зохион байгуулна. Дүрслэг урлагийн чиглэлийн ихтэй сургуулиудын бүтээлч хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулахыг зорьж байна. Уралдаанд оролцсон бүтээлүүд болон шүүмж бичвэрийг багтаасан каталогийг үр дүнгээр нь одоо эвлэн гаргахыг зорьж байна. 3. Хамрах хүрээ. Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ихтэй сургуулийн дүрслэг урлагийн чиглэлээр суралцж буй оюутнууд ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчид оролцсноо. 4. Ашиглах материал, бэлтгэцүүлэг, техник үзүүлэлтийг зааж өгсөн байна. Зураг цаасны хэмжээ татвар зураг, storyboard болон дүр зураг A4, материал A3. Графикийн бүх төрлийн материалаар зурах, харамдаа, түүш, нүүрсэн харамдаа, сангин гэх мэт. За, материалыг харамдаагаар зурна гэж онцгой харуулсан байна. Нүүрсэн харамдаа, тийм ээ? Нүүрсэн харамдаа за 5. Шалгаруулалт ихтэй сургуулийн оюутнуудын дунд дараах 3 үе шатаас бүрдэн. 1. Татвар зураг 10 минут. Эрэгтэй эмэгтэй модель зураг. За ихтэй сургуулиуд анхаарч байгаарай. 2. План зураг буюу storyboard. Хугацаа 20 минут. Өгөгдсөн зохиолын дагуу storyboard зурах бүх storyboard A4-ийн уран ширхэг нүүрэнд багтсан байна. Бүгд
А4 хэд хуваах нь бол тухайн хүний ур чадвараас хамаарна тийм ээ. А4 4 хуваах уу 6 хуваагаад 6 хуваах юм бол тэр чинь хэд болох юм бэ? 3 6 18 шиг тийм баланс болох нь. 4 хуваах юм бол 12 гэж ингэж явах нэ. 2 хуваах юм бол 6 зураг гарна шүү дээ. Хэд хуваагаад хэдэн зураг авчих нь бол тэр оролцогчийн ур чадвараас хамаарна тийм ээ. Зохион байгуулагчтай. Тэрнээс А3 цаасан дээр 3 зураг гэсэн үг биш. Нэг А4 хэд хуваах нь тухайн одоо зураачийн ур чадвар хурд сэтгэлгээнээс шууд хамаарах юм байна шүү. За 3 багт 4 зураг 30 минут өгөгдсөн зохиолын дөрүүдийг зураг. За мөн бусад уран бүтээлчийн зургаас санаа авалгүй. За ингэхдээ бусад уран бүтээлчийн зургаас санаа авалгүй шинээр сэтгэн зурсан байна. Тухайн дүрийн зан аршин донжийг шингэн зурх гэсэн ийм одоо шалгууруудыг бүгд дахин санаулж байна. За ингээд ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдын дунд нэг үе шаттай зохион байгуулагдана. Энэ бол зохион журмын натурмор нийт зурх хугацаа 40 минут. За шүүгчдийн бүрэлдэхүүн төсөл бүрийн мэргэжилтэй 3 гишүүн одоо хүлээж зөвшөөрөгдсөн уран бүтээл зурагчтай ажиллаж байгаа таатай. За шүүгчид 1-5 оноогоор дүгнэх нийлбэр оноо одоо нийлүүлж шалгуулна. Үе шат бүрд бага оноотой оролцогч хасах тасарчмаар одоо уралдаан маань зохион байгуулагдах нэ. За ингээд та бүхэн бол хугацааг мэдэж байгаа. Ингээд 4 сарын 8-наас 10-ны хооронд зохион байгуулагдаж 10-ны өдөр 9 цагт энэ зааланда шагналыг гардуулна гэдгийг та бүхэндээ онцгойлон анхааруул байна шүү. За 10 цагаас гэж төлөвлөжсэн боловч бас хүндрэх шалтгаан за тэгээд зарим одоо уулзалтын хүсэлтээр хүлээн аваад 9 цагаас шагналыг гардуулахаар болсныг энэ тайзан дээрээс албан ёсоор мэдэгдэе. 10-ны өглөө нийт одоо 2 анги төгсөлдсөн оролцогч маань 9 цаг энэ танхимд шагналыг авна. За ингээд шагнал бол Гран-при байр өргөмжлөлт мөнгөн шагнал 1 сая төгрөг, нэгдүгээр байр өргөмжлөлт мөнгөн оюутны ангилал шүү. Оюутны ангилал, хоёрдугаар байр өргөмжлөлт мөнгөн шагнал 800 мянган төгрөг, оюутны ангилал 3-дугаар байр өргөмжлөлт мөнгөн шагнал 400 мянган төгрөг, тусгай байр өргөмжлөлт мөнгөн шагнал 200 мянган төгрөг. Дээрх мөнгөн шагналуудыг 10% үнийн дүнтэй тэнцвүүлэн ном сурах бичгийг бас дагалдан таавсандаа гардуулахыг бас анхааруулъя. Нийт шагналын 10% дээр бол таавах гэж. За ингээд ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн төгсөгчдийн дунд болж байгаа төлөвлөлтөд бол 1-р өргөмжлөлт мөнгөн шагнал нь 300 мянган төгрөг, 2-р мөн адил 200 мянган төгрөг, өргөмжлөлт мөнгөн шагнал 200 мянган төгрөг, 3-р өргөмжлөлт мөнгөн шагнал 100 мянган төгрөгийн энэ шагналуудыг та бүхэндээ гардуулна. За ингээд уралдаандаа хүрэлцэн ирсэн одоо мэдүүлгээ өгсөн нийт оролцогчдоо за бидний уралдааныг одоо дэмжиж гэгэн сахин оюун ухаанаараа туршлага мэдлэгээрээ шүүн тунгаахаар хүрэлцэн ирсэн эрхэм шүүгчдээ за мөн хамтран сурагчдаа болоод оюутнуудаа оролцуулж байгаа нийт одоо сургууль ихтэй сургууль коллежийн хамт олондоо амжилт хүсээд одоо уралдааны хөтөлбөрийн дагуу мастер класс маань эхлэх болно. За ингээд мастер классын сахиг харуулж болоод соёл урлагийн сургуулийн Дөрвөлхүүргийн академийн Монументал уран зургийн багш Мегмар Цэрэн одоо эхний мастер классыг та бүхэндээ хүргэнэ. Өнөөдөр бол 2 мастер класс байгаа. Дараагийн мастер класс бол шууд заалгаад Монгол Улсын боловсролын их сургуулийн Дөрвөлхүүрлэг технологийн сургуулийн Дөрвөлхүүргийн тэнхимийн багш зураач Булган Туяа судалбар буюу натурморт гэдэг энэ сэдвээр мастер классаа сая хийсэн Мегмар Цэрэн багш бол хөрөг натур гэсэн сэдвээр та бүхэнд одоо өөрийн туршлага мэдлэгээ хуваалцгана. За ингээд нийт уралдаанд оролцогчдоо амжилт хүсье.
왜 만화 연기가 없어서 За баярлалаа. Одоо болохоор багш маань зохион материалаар тосоож тусч байгаа. Та бүхэн тосоож тусч үзсэн үү гэдэг? Зэг байгаа маш гоё арт хэлбэр байгаа шүү. За багшийн ингээд мастершаасаа хийж явах би сонгуулаа төвчгöd татвараа танилцуулъя. Соёлын урлагийн их сургуулийн Жандар урлагийн сургууль маань одоо тайз дэлгэцийн хөтөлбөр хэрэгжиж явдаг байгаа. Тайз дэлгэцийн зураач мэргэжлийг эзэмшин 4 жилийн багшааны зэрэгтэй төгсдөг байгаа. Манай анги тайз, дэлгэц, кино, драм, жүжиг, dur, балетын тайзны эскиз, тайзны зураг, мөн хурцны зураг, тэгээд плакат, хиппи одоо storyboard гэдэг одоо хийдэг. Өргөн одоо хүрээнд ажилладаг ийм мэргэжил байгаа. Манай тайзны зураач маань уран зураг, монгол зураг, баримтат зураг, ахын зээлбэр, одоо хувцас дизайн гэх мэт бүхий л мэргэжлийн одоо багтаан одоо уушаа үсгийн мэргэжил байгаа. Та бүхэн маань өнөөдрөөс манай сургуулийн танилцуулгыг авчруулна. Асуулт байна уу хүүхдүүдээ? Багшаас асуулт байна. Багшаа энэ настараас их зурсан байна. 15. Багшаа өөрийгөө нэлээд илэрхийлж танилцуулсан байна шүү. За нам бизнесийн хэлбэрээр одоо мандат онцлог үзүүлэх амгалан батгшин байгаа нэг жил татлаг явж байгаа тааштай багш болтаа Асуулт өгөхөдөө
сургуулийн төслийн академийн залууч намайг өөрийгөө сонгосон сэдвийн дагуу бүтээгээ ойлгож байна. За тэгээд энэ хоёрын хугацаанд зурчаагийг хаацмаас ойлгож байгаа. Тийм учраас бас энэ хугацааг цагийг яаж ашиглаж тэгээд хаанасаа эхлэж тэгээд яаж нэмж бодлоо сонгож хэмжээ зэрэг энэ туслыг бол та бүхэн бодлоо хаана гэдэг нь маш их тийм алтан боломжоо гэж үзэж байгаа маа. Тэгээд манай сурагчид маань өөрсдөө бас сонирхолтой өөрсдөө бас үнцгий суугаад өөрсдөө бас зургийг зурж байгаа нэг байдлаас санагдаж байна. За тэгээд солиосон асуултаа ингээд чөлөөтэй асуугаад яг энэ цагтаа багтаж сонирхсан асуулт бас зөвлөмж авах боломжтой учраас та бүхэн солиосон асуултаа санаа зовлонгоос асуугаа. За мэдээж энэ эцсийн бүтээл бол биш яг энэ цаг хугацаанд та бүхэн их бас зургийг үзүүлж байгаа учраас тийм ээ. За ингээд энэ гурван өдрийн хугацаанд зохион байгуулалт манай ураарна усан хэлбэр уртанд бол манай хамтран мөрөд сургуулиуд болоо театрын урлагийн сургууль тайлс дэлгэцийн зураач мэргэжлэр суралцж байгаа. Нэгдүгээр төвчний болоод дөрөвдүгээр төвчний хүртэл нэг одоо 2 удаа бүгдээ дэлгэцсэн байгаа. Тэгээд та бүхэн бас танилцаарай. Театрын зураачаар сурах гэдэг нэг маш одоо тийм сонирхолтой зүйл бол уран зурагчдаа бодит бүтээл болж гарах тэр зүйлээр ажилладаг. За тэгээд тайзан дээр бол таны зурсан зураг өнгө дамжаар бол тэр бүтээл амьддаг, дэлгэцэн амьддаг. За зураач бол одоо зөвхөн сэдвийнхээ дээр одоо өөрийнхөө байгаль юм уу эсвэл одоо сэдвийн хүрээнд зураг гэдэг үзэсгэлэнгээ гаргадаг бол тайзны зураач бол тухайн бүтээл дэлгэцэн болоод тайзны бүтээлийн босоо чанар тохирсон бүх уур амьсгалыг өнгийн бүлгүүдээр бас их онцлогоо. Тэгээд эцэст нь бол таны бүтээл бол бас биетэй ургагдаж тоглогддог гэдэг нь маш их тийм олон салбарыг ховс дизайн дээр тайз урлал, тайзны дээр шийд, босоо чиглэлүүдийг нийлүүлсэн ийм орчмыг эзэмшгээр бол маш онцлог гэдгийг бол бас энэ ажлыг таатай байна. Ховсны тухай үний биеийн том за энэ нэг нөгөө материалын судлал дээрээс нь бол босоо чиглэлтэй өнөөдрийн урлагийн тухайн тайзны болоод дэлгэцэн урлагуудад ямар босоо чиглэлээр ямар найруулгын онцлогоо бүтгэс хамаарч тэр урлагийн бол олон босоо чиглэлээр одоо төвлөрөх энэ сонголтыг бол нээлттэйгээр одоо ашиглах бас тухайн уран бүтээлчийн бас сэтгэлгээ, фантаз, тэгээд урлах, зурах ур чадвар гэдэг олон зүйлийг бас шаардлагатай их сонирхолтой энэ ур чадварыг үзүүлж байгаа. Тэр дагуу бас бүтээсэн зарим нэг дипломын жүжигний зургууд бас энэ өсгсөний дэлгэцэн байгаа юм шиг бас танилцаарай. За тэгээд манай боловсролын их сургууль болоо шинжлэх технологийн их сургуулийн хамтран өөрсдөө бас зургийг хийсэн байна. За боловсролын их сургууль маань бол бас төсөлтийн чиглэлээр график дизайн за тэгээд төсөлтийн багш бүтээгдэхүүн төлбөрийн дагуу сурагчдын оюутнуудыг бэлдэх болов манай төсөлтийн академи бол дагнсан уран зураач тийм ээ уран зургийн хөтөлбөр манитаж монгол зураг гэдэг зургийн хөтөлбөр хэрэгжүүлдэг. За театрын урлагийн сургууль бол эцсийн бүтээл нь тайзны тоглох дэлгэцэн амьлах энэ одоо мэргэжлэг зураач мэргэжлэг тэгэхээр өөрийн онцлогтой аваа гэдэг та бүхнээс өнөөдрийн урлагийг сонгож манай төсөлтийн академийн залууч машинаны хөрвөн зурах мастер-класс авч байгаа. Баярлалаа. Өөрөөсөө онцлог сайн
Wow. Yes. миний би одоо сонссноо гэдэг нь шүү. Яг энэ салбарын хүн бол биш. Энийг сайн урлагийн сургууль багштай гэсэн дууны багш шүү үстэй. Тийм учраас хөндлөн мэдээлэл үсгэдэг юм яа. Би зөв гэж ойлгоорой намайг. За сайн багшиг нөгөө охны бишбэг хамгийн төсөлд нь шиг өдөө зураач юм дээр хамгийн сүлд нь бол миний хараа. Цэцгийн тийм хацгийг бол сайн. Цэцгийн болоод энэ нэг лаас чам. Тэр багын хавцад туссан шүү. Намайг шаваад ашигласан. За. Тэр юу нь бол
өнөөдрийн манай эхний мастер-класс хугацаанд бас нэг бодлуулсан бас тийм сайхан пэйж өгөөжлөө мастер-класс боллоо гэж бодож байна. Тэгээд дүрслэгийн мастер-класс гоё юм аа. Мастер-класс өдөрч байгаа хүмүүс өөрөө уурч чадвараа, өөрөө техник ажиллагаа, өөрөө хорт орчоор мэдрэмжээр ингээд шууд үлгэрийн зүйлж байгаа ингээд хайртай маа тэгээд бүгдээ баяргүй машина болоод таабуудын зэрэгсэн цаг гарны үнсах ажлыг таабууд харж тэр өмнөний сонголт тэгээд төсөлтийг гаргаж байгаа байдал за ингээд зураг өгөөсөөр бистрах Юунаас ихэд юугаар богино хугацаанд зургатаа төгсөж байгаа байдал ажлын ихтэй явц төгсөл ямар одоо шийдэлтэй байснаа бодлоо. Нүдээр харлаа. Монгол сайгүй яг сонсохоор нэг үзээ гэдэг үг. Өөрөөсөө биеэ хасчихсан саамаасаа өгөөжлөө зүйлүүд. Одоо тусаа гэдэг үг байна. Машинаа байгаас мэдээж болон цагтаа авчрасан нэг зүйл бас таавал нэг зүйл харуулсан гэдэг засаар аюулгүй үү. Одоо машинаа айтэгээс таны зөвхөн яаж зурмаслаа ингээд мэдээж таны санаа угаашаа зөндөө олон хийж зүйл байгаа. Энэ зүйлээс бас машин ингэ зургаа Инээс хашаа дэмий байсгоо гэдэг яг одоо миний төсөл байна. Тэгээд хүүхдүүд бас өөрсдөө өөрийгөө зөвлөгөө өгөөд тэгээд гараж хамаас За ганц бүхэн баяргүй. За манай хүмүүсээ би босоод тэгээд багшаараа хамт энэ сайхан бүтэд чи бас энэ хараагаа басна. Бүгд хаах мэдрэмжийн манайхан баяр зураг аваарай, бисгээр аваарай. За энэ том мэдрэмж. За бүтэд демо яс багацна. Үлэн багац шараж үзчих. Тэгээд бас баяр мэдрэмж Шиги. Ошаа. Тэтэс. Сабэ хосхо. Танаш хачим. Сайбокийг сорвол яатай организацийн жүжигт найрал хурдгийн одоо бүхий хоёрын агуулсан боловсон ганчин байлаа. Үнгийн хөргөд юм Монгол жижигхэн бас нүүр царайны жишг болсон юм. Миний ажил тийм үү? За ахмаас үгээр ажил бол баг цэг шиг юм байна. Би бол ганцхан нүд байна шиг байна. За нэг жоохон ашиг шийдвэрч байна. За нашаа тийш. За иди бас. За. Вау. Хайргүй үгээр. Тэгээд ашигаас ихэсэнсэ тэгээд бас дэж миний дараа ийм юм ашиг тогтнаа гэдэг бас өөрөөр болсон. Арай үзэж байгаа зүйл санаа тэгээд За энэ мастер-класс хийсэн шиг байна. Энэ тааш олон хэрэгтэй өмнө шийдэж найзч гэсэн. Нарийн өмнө шийдэж. Тэгээд тэр олон ингээд хамаарын тэмдэг өөр тодорхой шиг байна. Өмнө шийдэж тааш тэгээд үүсгэж явуулсан. Энэ үргэлж тааш байна. За манай Ускор файлыг зөвлөд ускоргийн академи мөрөндөө онцгой одоо цааш эмоц байна. Аюулгүй үү? Ашиг тоо сонжаа файл тэмцэлтэй зураг авчих. Одоо тэгээд байгаас сонж. Яах вэ? За би нэг чөлөөд даасан цоцны яадаг гэх үү?
За өнөөдөр соёлын урлагийн сургуулийн театрын урлагийн сургуулиас зохион байгуулж байгаа уран харандаа таталбар зургийн уралдааны ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийнхны дунд одоо зохион байгуулсан натюрморт зурах одоо энэ төрлийн маань уралдаан явагдаж шүүгчд маань дүнгээ хэлцэж өндөрлөлөө. Тэгээд нийтдээ бол 68 сурагч бүртгүүлснээс 63 оюутан одоо ажлаа хүлээлгэн өгч уралдаан маань нэгдүгээр одоо энэ ангиллын одоо уралдаан маань амжилттай болж өндөрлөлөө. Тэгээд 3 сарын одоо энэ 3 2 1 за тэгээд уралдаанд оролцогчд маань бол 4 сарын 10-ны 9 цагт одоо энэ танхимдаа хүрэлцэн ирж одоо нийт оролцогчдынхаа бүтээлтэй танилцж улмаар бол тэгээд шилдэгүүдэд тодруулан шагналыг гардуулах юм а. Та бүхэн 4 сарын 10-ны 9 цагт хүүхдийн урлан бүтээгдэхүүн Орд арт галерейд хүрэлцэн ирэхийг одоо зохион байгуулагчдын зүгээс анхааруулж мөн урьж байна. Ингээд бид бүхэндээ одоо урилгыг хүлээн авч оролцсон нийт оролцогчдоо амжилт хүсье. Та бүхэндээ одоо баярлалаа. Сайн байна уу? Намайг болохоор Нямжиглын даав хөгөөдөг. Би тайзны зураач хөтөлбөрөөр ерөнхийдөө суралцдаг оюутан байгаа. Тэгээд яг энэ таталбар зургийн уралдаанд ингээд оролцож байгаа 2 дахь жил маань ингээд болж байгаа. Яг томоор угаасаа хийгдэж байгаа. Тэгээд энэ жил ингээд дахиад оролцож байгаад их таатай байна. Болохоор их олон хүнд оролцож байгаа юм шиг санагдлаа. За тэгээд шалгалтынхаа хүлэгээл байж байна дөө. Сайн байна уу? Би соёлын урлагийн сургуулийн дүрслэх урлагийн академийн 1-р уран зургийн 1-р курсын оюутан Яган Эрдэнэ байна. Тэгээд энэ жилийн ураарандаа таталбарын уралдаанд анх удаа оролцож байгаа. Тэгээд ер нь айгүй санагдсан байна. Тэгээд яг 2 дахь үеийн план зургийн үе дээр бас айгүй цаг айгүй хурд явсан. Тэгээд яг иймэрхүү уралдаануудад ер нь өөрөө оролцоод өөрөө ер нь яг ямар хэмжээнд явж байна яг өөрийгөө жоохон сорж үзээл гэж бодож энэ уралдаанд орсон. Нийт оролцож байгаа хүмүүстээ амжилт хүсье. Монгол урьдчилан эвлийн гишүүн зураач орхон гэдэг ер нь хөрөг зургаар дагнаж ажилладаг юм орхон гэдэг зураач байна би. Тэгээд одоо энэ уран харандаа гэдэг 2004 оноос эхэлж анх эхэлсэн энэ юу одоо 25 онд 2 дахь удаага явагдаж энэ Монголын дүрслэх урлагаа одоо дүрслэх урлагийн салбараар одоо ажиллаж байгаа. Тэгээд театр, кино тэгэл ийм мэргэжлэр ингэж дагнаж ажиллаж байгаа залуучууд энэгээр уламжлах гэж байгаа цаашдаа суралцж байгаа юм залуу үеийн донд одоо энэ уран харандаа гэдэг юм улсын уралдаан ингэ зохиогддог болсон уламжил болж эхэлж байна л да. Ер нь манай хүүхдүүд бол жигд их тийм их авьяастай байна. Ер нь Монгол хүүхдүүд ер нь авьяастай байна. Энийг бол одоо би их олзуурхаж байгаамаа. Тэгээд одоо би бас шүүгчээр нь одоо энэ насан зингэл зураачтай ингээд 2 дахь жилдээ ингээд шүүгчээр нь ажиллаа. Тэгээд энэ улам их дэлгэрэнгүй хүрээгээ тэлж байгаа энэ байдлыг бол би одоо өөрөө ажиглаад одоо яаж юм л та олзуурхаж байна. Тэгээд ер нь сайн байна. Тэгээд одоо өнөөдөр бол 3 шатны одоо тэмцээн гэх юм уу юу болж байна. Тэгээд одоо 2 дахь шатны өгч одоо 3 дахь нь одоо ингэ болох гэж байна. Ингээд өнөөдөр үйл ажиллагаа дуусна. Ерөнхийдөө бол энэ дүрслэх урлаг гэдэг бол улс төрний ер нь урлаг гэдэг бол тухайн улсын одоо ямархуу хэмжээний төвшөнд байгаа гэдгийг бол илэрхийлдэг гол үзүүлэлт юм байгаа юм л да. Тэгээд манай монголчууд бол хойч үе залуучууд бол энэ урлагтаа ер нь их авьяастай ирээдүй одоо энэ хойч үеийн залуучуудын гарт тэртээ дөрвөө очино. Тэгээд энэ бол миний хувьд бол залуу үе одоо энэ авьяас чадвар төрөл бүрийн салбарт авьяас чадал нь одоо их байгаа гэдэг нь бол одоо харагдж байгаа. Тэгээд энд бол талархаж байгаа шүү. Сэтгэл хангалуун явдаг л гэж хэлээ да. Хиний шатандаа орчоод гараад ирсэн маш их сандарсан
яг зурх гад яг ингээд цаг ихсэн чи айгүй их сандраад тэгээд салгалаад ер нь амар зурж чадахгүй амар чанга байсан. Тэгээд дараа жил дахиад илүү сайн болоод оролцсноо л гэж бодсон. 무슨 잘했어? 아주 멋있는 거죠? 더 하겠으면 진짜 건데, 맞죠?